спорт үргэлж гэдэг нь болохоор энэ 12 ширхэг тусгай унцар агыг тусгай дарааллын дагуу хамгийн хурдан хугацаанд дээрээс нь үрж буцааж хураах үйл явцыг нэрлэдэг байгаа. За энэ спорт нь 1980-ад онд Америкт үүсэж 1995 оноос эхлээд олныг хамрах болсон байгаа. Хүүхэд биеийн хоёр талаа тэнцвэртэй ашиглаж сурахаар хүүхдийн биеийн хоёр талын чадварууд энд тэнцвэр хөгжиж эхэлдэг. За тэгээд баруун зүүн гарыг тэнцвэртэй ашигладаг учраас баруун зүүн гарын үйл ажиллагааг хэмж байдаг. Тархины баруун зүүн талын бөмбөлгүүд хөгждөг. За ялангуяа баруун тархины хариуцдаг үйл ажиллагаанууд буюу ухамсар, анхаарал төвлөрөлт, рефлекс, мэдрэмж гэсэн чадваруудыг хөгжүүлдэг. За мөн давхар хүүхдийн нүд гарны уялдаа холбоолоод хариу үйлдэл үзүүлэх чадварыг нь бас нэмэгдүүлдэг байгаа. За тэгээд энэ спорт үргэлт нь болохоор бас бүтээл сэтгэлгээний өрөлтүүд гэж байдаг. За энэ өрөлтүүдийг сурснаас хүүхдийн сэтгэн бодох чадвар, бүтээл сэтгэлгээ нь бас давхар хөгжиж явдаг. За тэгээд баруун зүүн гарыг тэнцвэртэй ашигладаг учраас хоёр гараа ашигладаг спортын төлөвлөлтүүд, хөгжмийн зэмсгүүд, мөн компьютерийн гар дээр ажиллах гэсэн чадваруудыг суулгах үндэс сургалт байгаа. Би энэхүү спортоор нийтдээ 3 жил гаруй хичээлж байгаа. Энэхүү спортын давуу талыг маш олон байгаа. Жишээлбэл хүний орон зай баримжийг сайжруулна, хүний рефлекс сан чанарыг хөгжүүлнэ, мөн баруун зүүн тархийг зэрэг ажилуулдаг болохоор маш давуу талтай спорт байгаа.